Дараагийнхаа unboxing видеонд тавтай морилно. Мэдээж Olivia би өмнө нь хэлсэн шүү дээ. Olivia-нгоос юм захиалсан гэд Max хэлэхгүй загцъя. Одоо тэрийгэ задлж үзье. Нөгөө Thanksgiving-ийг тохиолдуулаад авсан. Яг тэр үеэр нь тэгсэн чинь нөгөө нэг амар удлаа ягаад чинь. Тэгээ би бараг сүүлийн 2-7 хоног сар гар нарны тос түрхсэнгүйгээ боддоо. I don't need it. I don't need it. I don't need it. I don't need it. I need it. Тэр нарны тос дууссан байсан болохоор нөгөө нэг нүрээ будаад ядаж нөгөө фаундейшн тавиад яваад байсан. Би өмнө нь Olivia-нгоос ер нь бол юм захиалаад байж тээ бараг жил хагас гарan болж байна. Тэгээд нэг цахихаараа гайгүй юм а бөөнд нь авчдаг байхгүй. Ер нь бол хамгийн их дуустдаг нь нарны тос ер нь бол амар хурдан тусдаг. Энэ удаад би нэлээд нарны тос авсан. За энийг авъя. Хүмүүсээ ямар их нүрний юм авдیں۔ Гэдээсэн. Тэгээд яг би нөө скин кэр хийх дуртай уугна. Тэгээд төрснөөс хойш байнга амар тийм удаан гоё тайван хийх жоохон хэцүү байгаа. Гэхдээ яг хийж байгаа. Энэ. За одоо яаснаа харилцах. Имийг хийсэн. Би Max-д хоёр шэр хийгээд хэрэгждэг байхгүй дундаа. Тэгэхээр угаасаа их юм авч байгаа юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ бид хоёр цуг хэрэглэсэн шүү. За энэ хоёрыг ингэж орооцсон юм. Nice. Нэг баг хахад амар юм хаглах туртай байдаг гэж лээ. Юм авсан. Хамгийн ихний юм. Та-да! Шампунь ангижруулагчтайгаа тэгээд энэ дэрснээс хойш миний ус нөгөө шампунь тохирох нь амар хэцүү байгаа. Тэгээд би амар их сольж хэрэглэж байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө нэг Japанд хэрэглэдэг байсан шампунь энд хэрэглэхээр ерөөсөө юу яахгүй тохирохгүй байгаа амар сонио. Тэгээ төгөгийн явуулсан бол өстой гоё юмсан. Энийг сайн гэсэн болохоор нь try хийж үзэх гээд авсан байгаа. Тэгээд гоё байвал хэлнэ. Өнөр нь нэг дотны өнөртэй гэсэн. Sponge тэгээд нөгөө нэг юунаас багснаас илүү ийм юу cushion-ы юмар ингэж төрхөх туртай байхгүй юу? Энэ удаад би ганцхан skin care биш бас нүүрний нэг ганц хоёр юм захиалж үзсэн. За дараагийнх нь нүдний тэн авч үзсэн. Ямар хөөрх юм бэ? Ямар царайлаг юм бэ? Хартаа ийм юм бэ? Вау. Би нөгөө өнгө тодорхойлуулж үзээгүй. Гэхдээ би өөрийгөө нөгөө нэг winter гэж бодоод идэг байхгүй юу? Би нөгөө бор алхахлаар тэгээ deep winter гэж боддгийг өөрийгөө. Тэгээд би тэр өнгөнд тохирох өнгийг сонгосон юм. Ямар гоё юм бэ хартаа? Энийг дөрөвт үзье. Хартаа юм. Шууд харагдчих шүү дээ. Гарч шүү дээ. Тэг чи нөө одоо энийг нь үзье. Энийг нь гайгүй гардыг юм шиг байна. Саад энэ ямар гоё сав ээ. Мэрмэдэрхүү. Надад бол харагдал юм. Стага юм байна. Ийм хөөрхөн бие дагалдаж ирд юм шиг хартаа. Ингээд уусгаад энэ юм нарийнхан хошуу те. Супер. Надад л таалагдлаа. Ginseng serum. Би энийг ойрын бүр хэдэн жил хэрэглэж байгаа. Ингэж үзээж. Энэ serum биш юм байна. Будаг арилгагч юм ээ. Одоо гэхдээ Japan будаг арилгагчнууд амар сайн арилдаг. Нөгөө нэг арилгасныхаа дараа ингээд дахиад нөгөө нэг мицелийн усаар арчихаар нөгөө нэг гарддаг байхгүй юу? Энэ бол жоохон гаргаад байт юм лээ. Гэхдээ яг rice-тэй toner эднийх rice-тэй toner гаргасан мэлээ. Би хэрэглэж үзэж байгаагүй. Тэгээ би хэрэглээд үзье гэж бодоод авсан. Энийг ямар хөө юм бэ? Өнөөдөр энийг хэрэглэнэ. Энэний хартаа сарных нь хэлбэр нэг юм хөөрхөн бүрэн арай өөр юм шүү дээ. Жохо өргөн болцсон юм уу тэгснэ. Тадаа. Энэ юм дөрвөлжин байгаа цааж байна. Энэ бол жоохон бүрэн юм байна. Би ингээд нөгөө нэг ганц нэг юмаа ингээд төрхөд авахгүй ингээд миний арьс яг тэр өдөр ямар агаас шалтгаалаад ингээд хольж төрхөх туртай байхгүй юу? Cream. Би бас юм гайгүй үнэтэй тастай хажуудаа баймаар байгаа. Энэ арай small-ыг авчиж би өмнө нэг жижиг томыг авч байсан. Ямар ч өнөр ахгүй надаа эднэр нэлээд таалагддаг. Тэр нөгөө миний Medicube бол жоохон үнэртэйс надаа анх
Эднэр болохоор нэг амар хурц өнөргөө санагдчихсан. Жохон өнөрт нь гэхдээ Medicube-ыг одоо хамаагүй дээр Medicube бол тэгээ дасцсан. Эхэндээ жохон өнөртэй санагдсан. Гэхдээ сүүлдээ явандаа бол дасцсан. Тэгээд гоё. Энийг хүмүүс амар сайн гэдэгсэн штэ. Гэтэ би Аноагийн өмнө нөө тонер лошн хоёрыг хэрэглэжсэн байхгүй юу. Гэтэ надад ер нь бол их амар таалагдаагүй заяа. Яг хоо тонерыг нь би бараг 4-5 дахин ингэж давхарлаж ээж нэг гайгүй санагдсан. Үнтэй ирнэ надад бол шал хэрэггүй санагдсан. Тэснээс эднэр Beauty of Joyce-ны эднэр бол надад таалагддаг. Манай Max ч гэсэндээ амар тохирдог. Энийг үнэхээр сайн гэдээсэн хүмүүс. Тэгээд би эхэндээ тоохгүй байсан. Энэ амар сайн гэдэг амар удаан явж байгаа болохоор try хийж үзье гэж бодоод тэгээд энийг авсан байгаа. Энийг бас амар сайн гэдэг нь штэ энэ Love'нтэй pad Thanksgiving гээд өвлийн хэмнруулж авсан юмнуудаа. Тэгээ угаасаа ингээд нэг авчихаар гайгүй уддаг болохоор одоо ингээд дахиад баг хэдэн сарда ер нь бол юм skin care-ний unboxing бичлэг хийхгүй байх шүү. Энэ падыг авсан чинь ингээд бэлгэнд нь энэ ирж байгаа. 10 ширхэг пад нэмэлтээр ирээд заяа. Тэгснээ дахиад хажууд нь 30 ширхэг пад нэмэлтээр ирж байгаа. Өөрөө 60 талэрч байгаа. Ингээд 100 ширхэг падтай болж байгаа байхгүй юу? Энэ миний ингээд ийш тийш авч явахад амар амраагаа зөвхөрхөн. Энийг аль тэрэ хөрхөн хүн мөнд бэлгэнд өгвөл бас гоё юм. Дахиад байна хардаа. Мэдхгүй хаягч шүү дээ. Зүгээр нүрний масктай ирж байна бас. Би авахтаа ингээд дандаа нөгөө ямар бэлэг байна те аль нь хямдарсан байна гэдгээс нь харж байгаад авах туртай. Ерөнхийдөө бол өнөөдрийнх ингээд бараг дуусч байна. Одоо миний хамгийн сүүлийн 2 юм байна. Тада. Ийм илгийн юм шиг юм байна. Зунгаарлцсан. Ямар гоё юм. Энэ нарны тасыг авах юм бол энэ чинь нөгөө хоёроо ирдэг надад амар таалагддаг байхгүй юу? Тэгэд нэг амар үнэтэй биш хэрнээ амар гоё. Би энд амар туртай. Тэгээ энэ нарны тасыг ингээ хоёроор нь авсан байхгүй юу? Тэгсэн чинь энэ бэлгэнд ирсэн хадаа. So cute. За энийгээ бас татлаа. Би энийг өмнө нь ерөөсө түрхэж үзэж байгаагүй. Гэхдээ энэ бүр амар сайн гэдэг амар их яваад байсан шүү дээ. Тэгээ үзмээр байсан. Тэгээд ерөөсө үзэхгүй яваадсан. Тэгээ сая авсан. Миний 4 нарны тос. Тэгээд хамгийн сүүлийнх нь би ийм юм авч үзсэн. Ромэнд гэх юм. Бидний юм тинтийг хүмүүс амар хэрэглээдсэн шүү дээ. Гэтэ энийг авч үзэх гээд ямар гоё юм бэ хартаа. Энийг амар гоё гэсэн юм манай найз. Тэгээд би бүр энийг авч би өнгөнд бас өөрийгөө deep winter гэж бод. Би ер нь надад ер нь цайвар өнгөнөө зогтгоо. Тэгэд энэ надад яг хамгийн гоё зохиох ах гэж бодсон юм. Би нэг бодоод үзчих тийм үү. Яна тат юм яна. Зогч юм ямар найз та. Зөөлхөн жоохон тослог. Тэг гоё гялалцсан. Өнөө ч гэсэндээ аим гоё юм. Надаас тэ таалагдлаа. Тэ гоё талт юм. Хараа юм биш үү? Вау! Ямар гоё юм бэ? Найс эндээ ингээд будгаа аваад эндээ ингээд нүдэ будах юм биш. Надад энэ хоёр хамгийн их таалагдлаа. За тэгээд одоо энэ бүгд маань өнөөдөр нийлээд ингээд $160 болсон. $170 дотор багцсан. Гэхдээ ер нь бол яг ингээд 50% нь бараг хямдарсан байхгүй юу? 50-60% нь хямдарсан байгаа. Тэгээ бас нэмэлтээр ийм нэг гифтүүд амар их авсан. Тэгээд өнөөдрийн миний энэ unboxing бичлэгтэй цуг байсанд баярлалаа. Одоо би нэг хэсэгтээ skin care-ний unboxing бичлэг хийхгүй байх шүү. Яагаад гэх юм бол эднэрийг хэрэглэх гэж бас бодно. Тэгээд би гоё энэ хоёроо ямар юм байна таалагдвал гоё Instagram дээрээ ревю оруулнаа. За тэгээд өнөөдрийн миний бичлэгтэй цуг байсанд баярлалаа. Happy. Тэгээд та нар бас гоё эднэрээс хэрэгэлдэг бол гоё ямар байдаг вэ тэрийгэ бичээрэй. Тэгээд хэрвээ намайг бас try хийж үзэрэй гэсэн юм байх юм бол бас доор комент бичээрэй. Тэгээд би хэрэглэж үзэж байгаагүй юмнуудаа хэрэглээд ямар яснаа гоё та нарт дараа нь хэлнэ за. No matter how much time goes by, my love for her will never die.